ажиллаж байна. Тэгээд Монгол улс Асын 2000 урт хугацааны хөгжлийн бодлогыг одоо баталснаас хойш гүйцэтгэл болон одоо хөгжлийн төслүүд бол бүгдээрээ ойлголтын зөвлөнүүд бол гарсан. 562 бодлогын баримт бичгтэй байдаг байсан. Одоо бол Монгол улс нэг л бодлогын баримт бичиг байна. Түүнийг яаж хэрэгжүүлэх үү гэдгээр намууд одоо үзэл бодлого уралдуулж аргачлал дээр. Тэрнээс биш одоо аль аймагт ямар төсөл хэрэгжих вэ? Аль төсөл нь одоо хэрэгтэй үгүй юу гэдэг маргаан бол одоо ард тодорсон гэж ойлгож байна. За Асын 2000 урт хугацааны хөгжлийн бодлого дээр бүсчилж хөгжих нь бол одоо Монгол улсыг хамгийн одоо амьдралын чанарт нөлөөлөх юм хөгжлийн гарц гэж тодорхойлсон. За 2000 оноос хойш одоо бүсчилсэн хөгжлийн олон ийм загварууд гарсан. За хангалттай сайн хэрэгжээгүй шалтгаан нь бол нэгдүгээрт бол тойр бүсчлэгдэг байсан. За одоо бол ингээд парламент өөрөө бүсчлэгдсэн. За мөн одоо жагсаалтын гишүүд яг мэрэгчлэр оролцож байгаа учраас одоо бол бүсчилсэн хөгжлийн үйлдвэрлэлд урд өмнө удаас бол одоо даруй 3-аас 4 дахин илүү хурдтай явах нь тодорхой болчихсон. За ингээд хоёр дахь зөвлөгөөнөө хийж байна. Өнөөдрийн хувьд бол одоо хойд бүсийн зөвлөгөө. За хойд бүсийн зөвлөгөөн дээр бид нар за төслүүдийн хувьд одоо ирэмблэхэд бол одоо эгийн голын усан цахилгаан станц бол одоо 1 номерын төслөөр одоо ирэмблэгдэж байна. За тийм учраас бид нар Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц 6 сар одоо ингээд нийлдээ ирээд ажил нэгтэн. За эгийн голын усан цахилгаан станц дээр одоо Оросын холбооны улстай бид нар байгаль экологийн үнэлгээ болон соёлын одоо үнэлгээнд дээр маш нэрэлжиж одоо хамтдаа ажиллах шаардлагатай болж байна. За дээрээс нь монголчууд бид бүгдээрээ хэвлэл мэдээлэлтэйгээ за хойд бүсийн орон нутгийн иргэд за биш маргааш гадаад дээр ажиллаж байна. Бид энэ төсөл дээр нэгдмэл байгаа гэдэг байр суурийг илэрхийлэх шаардлагатай болж байна. Нэгдмэл байх хэрэгтэй. За ингэж энэ төслүүд явна. Энэ бол хойд бүсийн одоо хамгийн чухал төсөл. Төдийгүй Монгол улсын одоо хувьд бол эгийн голын усан цахилгаан төсөл маш чухал төсөл. За хоёрдугаарт нь бол Эрдэнэт үйлдвэрийг түшгэлсэн одоо гангийн болон одоо боловсруулах үйлдвэр баригдах нь энэ бүсгийн одоо хамгийн чухал зүйлээ гэж үзэж байна. За дээрэс нь одоо дөрвөн улирлын аялал жуулчлал. Дөрвөн улирлын аялал жуулчлал буюу одоо зөвхөн зуны улирал биш өвлийн одоо улирал аялал жуулчлалыг хөгжүүлэх тэр дундаа одоо байгалийн аялал жуулчлалын төрөлцсөн одоо брендинг гаргах нь чухал гэж үзэж байна. За ингээд энэ хүрээнд бид нар бас олон жил яригдсан одоо мөрөнгө тийм ээ дөрвөлсийн олон улсын одоо онгоцны буудлыг буюу шууд Улаанбаатараар дамжихгүйгээр мөрөн очдог болох одоо нислэг онгоцны буудлыг эрхчлийн төсвийн жил тогтоож захиулахыг одоо шийдвэрлэлээ. За мөн одоо аялал жуулчлалын 2-3 замыг ирэмблээд одоо жуулчлалыг дэмжих зорилгоор бас шийдвэр гаргаж байна. За дээрэс нь дөрвөн улирлын аялал жуулчлалыг дэмжүүл одоо манай жуулчлалын компаниуд за магадгүй зуны кампыг өвлийн камп болгоод за одоо нойлынхаа асуудлыг шийдвэл засгийн газраас одоо 6 жилийн хугацаанд за 6% хүүтэй ч юм уу одоо юм хөнгөлөлттэй урт хугацаатай юм үйлдвэрийг шийдвэрлэх нь зүйтэй юм а гэж одоо өнөөдөр бас ярилцлаа. За иргэдийн хувьд мэдээж одоо малтын амьдралтай холбоотой за том төслүүдийн хүртээмжтэй холбоотой баялагын сантай холбоотой олон асуултыг асууж байна. Одоо дахиад хэлэхэд баялагын сан бол өөрөө орон нутаг тухайн одоо уул уурхайн салбарыг болон том төслийг дэмжиж байгаа бол тухайн хөгжлийнхөө дэд бүтцийн асуудлыг төрүүлж шийдвэрлэх юм одоо хэцүү зөвлөлтөй болж байгаа. Тийм учраас одоо уул уурхайн илүү олон нийтийн орон нутгийн дэмжлэгэн дээр байвал засгийн газар дэмжинэ. Дэмжлэгтэй байна гэдэг нь өөрөө юу вэ гэхээр одоо тэгш хүртээмжтэй одоо үр ашгийг нь хуваарлахын асуудлыг бол эргэцээ үед баталгаажуулахаар болж байгаа. Тийм учраас хойд бүсийн хувьд бол бас манай Монгол улсын хувьд байгалийн аялал жуулчлал болон аж үйлдвэрийн төлөвлөсөн бүс болж одоо хамтдаа ажиллах ийм одоо том уриалгыг хөгжүүлж байна. Тэгээд энэ зөвлөлийн хурлын бас нэг онцлог бол ингээд улсын хурлын гишүүд нь хамтдаа суугаад орон нутгийн удирдлагууд нь аймгийн төлөөлөгчтэйгээ хамтдаа 3 аймгаараа суугаад тэгээд засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр дээрээс нь эрдэмтэн судлаачтайгаа аж ахуй нэгжүүдтэйгээ хөрөнгө оруулагчтайгаа хамт суугаад асуудлыг олон талаас нь ярилцаад асуудлыг одоо газар дээр нь шийдвэрлэж байгаа нь түүхийн чухал ач холбогдолтой юм а. За дараагийн бүсийн зөвлөгөөн бол говийн бүс тийм ээ. Говийн бүс. За говийн бүс дээр бас бид нар олон асуудлуудыг шийдвэрлэн. За хамгийн чухал нь бид техник эдийн засгийн үндэслэлээр тулгуурласан одоо судлаачдынхаа яг одоо хатуу тийм ээ одоо судалгааны ажил дээр тулгуурлаж шийдвэр гаргах нь чухал байна. Өмнө нь бол бид нар зам барьлаа гэхэд яг тэр нэг одоо техникийнхаа дагуу барьдгүй тус нь ингээд нэг тойргоос болоод бариад байдаг. Одоо бол яг тэгэхээр судлаачдаараа тэр хөлөөлж байгаа. Сая дагуу танилцуулгыг сонссон баг. Төв техник дагуу гэдэг маань
Ер нь бол дэд бүтц бариад дэд бүтцийн таталцлууд өөрөө 150 км дотор байна гэж үздэг юм. Тийм учраас яг үгээр ер нь Монгол улс одоо цаашдаа бид нар нийслэл Улаанбаатар хот болон одоо 5 бүс дээрээ ямар хэмжээнд одоо бид нар эдийн засгийн төрөлжүүлэлт хөгжүүлэх вэ гэхээр дэд бүтцийнхаа 150 км дотор одоо оруулж тооцож байгаа гэдэг ер нь төсөө хөгжил гэдэг шүү дээ. Төсөө хөгжил. За үүнийгээ бид нар маш нарийн тооцоод тэгээд эдийн засгийн хувьд төрөлжүүлээд бүсүүд ялгаатай дотор юм баталдаг. За ингүүл яг үгээр зөвхөн нийслэл Улаанбаатар хотод төлөвлөд авах ш. Амьдралын чанар бүс нутагт сайжрах. Дээрээс нь эх жил боловсролын жил болгож байгаатай холбоотой энэ асуудал бол ер нь бид нар одоо хот хөдөөгийн боловсролын чанарын ялгаар байхгүй болох юм том төвшин асуудлыг зохицуулж илрүүлээд гэж байна. Энийг одоо бас манай хэвлэл мэдээлэл бас олон нийт маань гэсэн дэмжээсэй гэж бодож байгаа. Яг л Монгол улсын хувьд бүх асуудлыг нэг жил шийдвэрлэх боломжгүй төсвийн. Тийм учраас нэг жил засгийн газар нэг асуудал руу төвлөрийгээд байгаа нь одоо санхүүгийн хөөсрийн одоо боломжоо асуудлыг бүтэн шийдвэрлэхэд буюу одоо гүйцэтгэл саналтай энэ талаар одоо анхаарч байна гэж байна. За тэгээд улаан амт хүртэл суулж байгаа та бүхэнд маш их баярлалаа. Тэгвэл ингрийн механик орлон ч шүү дээ.